Малчин компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед малчин түмнийхээ эрүүл мэндийг захин хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорин өөрийн салбар нэгжүүдээр дамжуулан МАЗ 75 LG зөврийн хөлдөгчийг Арханга, Баян хонгор, Дорнод, Завхан, Увс, Ховд, Говьалт, Хөвсгөл аймагуудын онцгой комист хандууллаа. 1.8 сая төгрөгийн үнэтэй хөргөөр хандуулсан малчин компани хамт олондоо аймгийн онцгой комиссийн зүгээс ажилд нь амжилт хүсэж талархаж байгаа илэрхийлье. За тэгээ сайн үйлчлэл хийх болтугай баярлалаа малчин компанид. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас аймгийнхаа онцгой комиссаас өөрийн бүтээгдэхүүнээс бас хандуулж байгаамаа. Энэхүү хөргөгчийг энэ коронавирусын халдвараас уламжлан малчин компаниас Увс аймгийн онцгой штабд бэлгэлж байгаамаа. Малчин компани зөврийн хөрөгч өгсөнд бас бид баяртай байна. Ингээд малчин компанийн хамт олон бас ажлын амжилт сайхан бүдгийг хүсээрээ. Манай онцгой байдлын газарт ингээд хүлээлгэж өгч байгаад бол тойлын их баяртай байна. Тэгээд малчин компанид цаашдаа ажил хөдөлмөрт нь маш их амжилт хүсье. Зөврийн бүх их усүрээр ажиллаж чадах ийм контейнерыг аймгийн онцгой комиссд бэлгэлж байгаа малчин компанид бас баярлж байна гэж хэлмээр байна. Улс бүр 1,800,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд нийт 15 орчим сая төгрөгийн хөлдөгчийг ийхүү сайн үйлсийн аяны хүрээнд холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгөв. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний доторх жухам жаргалан эрүүлэнхийн нэгэн жаргалан аюул төвчнийг хамтдаа туулцгаая. Эдрисийн хүйтэн дулам гялалздаг чин зөрөгт малчид манд туга малчин компани